Жаахан бүсгүй. Би гэдэг хүн хот хөдөө хоёрын замд хамаг амьдралаа өнгөрүүлсэн хүн. Хар багын л аавыгаа дагаж шорон замаар тоос татуулан манаргаж өссөн. Харин одоо аавынхаа мэргэжлийг өвлөж яваа жирийн Монгол ир. Тос маслын үнэрээр сүрчиг хийж, гол шандны усаар ундаалж, ачаатаа ногоон тэргээрээ гэр хийж, олон жил илэгдэж халтарсан суудлаараа ор хийж явна. Тогтсон амьдралгүй ч тоонт гэрт дэр нийлэх сайхан хүүхнүүд олон. Бензин тос ханхлуулсан хар жолоочийн юунд нь болдог байна гэж би өөрөөсөө хэдэнтэй асууж байсан минь саяхан. Ингээд бодоод суухны хүүхнүүдийг сохорчээ гэж дүгнэхэд хүртэл хүрдгийн нуух юм. Намааг л гээд ирэх бүсгүйчүүдийг ганц хоёр шөнийн ханаа болгохоо сэтрдгүйдээ өөрийгөө бүр гайхах юм. Хачин юм шүү. Уулыг цас дарж, эрийг нас дарна гихчээр нэг л өдөр туханд минь өршлөөс суугаад ирэхээр хантай болохыг эр хүн болгол хүсдэг юм байна. Гэвч бие минь яарсан ч сэтгэл минь яарсангүй хоёр дахь намартайгаа золглоо. Хин нэгнийг хүлээгээд л байх шиг. Харин намрын тэр нэгэн тохиолдол намайг яарахгүй бол амьдралаас хоцорч байгааг хэлээд өгсөн юм. Хотын нэгэн сүхэтэй панцчинд барилгын материалыг нь дөхүүлж өгөх ажил аваад Цэлэнгийн Алтан булаг сумын хилээс өглөө эртлэн хөдөллөө. Замдаа дархнаар дайрч хүний ачаа болгох ажил бас давхар хариуцсан байсан юм. Намрын налгарнаар магнаа дээрээс түүнсэн сайхан өдөр байв. 80-аад онд тэнгэр баганцсан сүйдрэлдэг байсан тужийн нарс хэдэн хожгор төглөөс өөр зүйлгүй болсон байснаа саяхан. Харин одоо тужийн нарсан эргэн сэргэж байгааг ажран сэтгэл үеиг явж байлаа. Гинт замын хажуугаар жирэлцэн өнгөрөх нарсны дунд цагаан болтойтой бүсгүй гараараа далалсаар өнгөрлөө. Хийхин цагаан өдрөөр өнөөх сүнс өдрөн тэнүүчилж баймааргүй юм да гэж бодон хурдаасан замаас гаран зогсов. Хажуугийн толиондоо харвал яах аргагүй бүсгүй хүн байна. Урт цагаан балтооныхаа энгэрийг задгаалan өнгөжил торгон оролт зөөж үсээ задгаалсан байгаагаас харах нь хотын бүсгүй байж магадгүй. Бүсгүй балтоогоо аруултаа салхинд намируулсаар яаран алхана. Дугуйтай чамдаа бас чирсэн байлаа. Дөхөөд ирэнгүүт нь би гэдэг хүн машинаас авсран буугаад хаалга онгоолгож өвчгöd чамдаа нэг нь өргөн ачаандаа бэхэлж өгөв. Бүсгүй амьсгаад аран байж танд баярлаа ашгүй минь гэж та хотоорох уу би унаанаас хоцорчихлоо гэж нэг дуугаар дурж өгнөлөө. Замын хантай болсондоо би олзуурхаж байсан ч үүнийгээ мэдэгдүүлэхгүй тулд толгой дохимоор айдаад машиндаа суув. Зам зуур танилцаж бүсэлхийнээс доошхоос бусдыг ярьж явлаа. Сүрчиг, энгсийн үнэр ханхлуулсан бүсгүй харагдаж байгаа шиг нээлттэй нэгэн байлаа. Ираны сэдв маань эцэстээ иремийн ажил руу хальж мэрэгэн үгийг би рүүгээ шидэж эхлэв. Намайг маазран алайлах болгонд бүсгүй энийг тоолондоо гараараа мөрөнд минь зөөлөн хүрнэ. Энгих бүрдэн миний аазгай хөдөлж өөрөөсөө холдуу эмэгтэйг амтлаад нэг үзмээр санагдана. Хэдий насанд хүрсэн ч намайг бодвол тэр нялх амтан. Эхлээд насандаа тохирохгүй ааш аяг гаргах вэ гэхээс имэж байлаа. Удалгүй дарханч төхөв. Бараага болгож нэг үүрэгт ажиллаа дуусгаад цааш явах гэтэл хотоос өнөөх 8-чингэр Цэлэнгийн ачаа дутааснаа учруулж шалсаар буцахаар болов. Бор ходоодоо тэжээх ганц ажил минь энэ юм хойно буцхаас өөр арга байсангүй. Шинэхэн танилцсан замын хандаа ойлгуулах том үүрэгтэй нүүр туллаа. Надтай хамт буцхуу гэж хэлхийг дотроо хийдийг хүсч байсан ч аман дээр ирээд гацчихлаа. Босон явдлыг учирлан өөр унаанд суулгаад өгье гэтэл замын хань маань өнөө шөндөө багтаад хот оржил байвал болноо. Санаа зовлтгүй хойлоо буцъя гэлээ. Миний баярлсан гэж жигтэйхэн 18 ч хэл хөрч жолоогоо Цэлэнгийн зүг эргүүллээ. Зам зур хизээний танилуд шиг л хорвоогийн болсон болоогүй юмыг хам чимэн хөөрөлдөж билээ.
Сэлэнгч ойртоод ирэв. Үлдсэн ачааг тоо ёсоор нь очиж ачаан дээрээ бэхэлсээр байгаад өдрийг барлаа. Би ч ажилдаа улаарад шинэхэн танилаа тэрхэн зур мартаж орхисонсон. Нар уулын цагуур хэвэх үеэр ашгүй сая ажиллаа дуусгаад хөдөлгөөр машиндаа сувал бүсгүй унтаж байлаа. Би ч сэрэхгүйг хичээн айдуу гэлдэрсээр алтан пулгаас хөдлөв. Хуучин муу бор тэрэгний минь хүнд явдалд ажирахгүй унтах бүсгүйг нууцхнаар ажаад авснаа нуугаад ялтай. Уруул, нүд, хөмсөг хацарт нь өөлөх зүйл гэж байсангүй. Шүүрс алдам сайхан. Гэтэл цамцных нь ингээс нэг зүйл намайг айхтар татлаа. Энэ бол бариу цамцандаа багтаж ядан чихэлдэх хоёр хөх. Машины донсолгоо бүрээр хоёр тир савлгаатан бумбалцсан. Ингэх тоолонд бариу цамцныхын цахилгаан доошилсоор байгааг би ажиж явлаа. Бүр улам доошлоод өгөөсэй гэж бодон хэрэгээр хар замаас гарч чулуу хайрахтай болгоноор явж хүртэл үтсэн. Цамцны цахилгаан бараг гидсэн дээр нь ирэхэд бид тужийн нарсанд ирж байлаа. Эзний унтсан хойгоор самнаасаа хальж хөгшин ирээр наадах хоёр их хэдийг чанхан шиг бацаад авмаар санагдахад өмдөн доторх эр хүний бэлэг тэмдэг маань модотол босоод ирэв. Тэгтэл бүсгүйч хэд хэд сунаан эвшээсээр сэрлээ. Энэ үед нар хэдийн жаргасан байв. Бүсгүй цонхоор ийш тийш хараад ингэрээ юр ажирсангүй. Одоо бодох нэ намайг иремийн ажилд урин дуудаад байсан юм шиг. Тэр надад жаахан амрах санал тавив. Би ч дуулууртай гихчин замаас гарч хідэн нарсны цан орж зогслоо. Гэтэл замын хань маань намайг дуниарцсан харцаар хэсэг ширтснэ. Та тэгж байгаад дэжгүй царайлаг бас хөдөр цээжтэй юм а гэж нэлон атлаа шулуунаар айлгуутаг хэлээд цээжинд нь томцсон өнөөх зүггүй хоёр хөхөөрөө ургаш улам тэмүүлв. Би ч эргэлзэж тэнэгэлзэлгүй түүнд төхөж хөхийг нь зөөлөн бацаад авлаа. Тэгтэл бүсгүй ах гэж ордуу тавив. Маяг гэж бодож жамжаагүй байтал өнөөх чинь цамцныхаа цахилгааныг нэг мөсөн тултлан доошлуулад хөхөвчөө өргөн шаар шиг хөөрхөн хоёр амтныг бултас хийлгэн гаргаад ирэв. Тэр үнэхээр сайхан хөхтөө байлаа. Сүүлд хідэн хөхтөөгөө жаахан бантнар шиг зүггүйтэн порно үзэж байхдаа ийм том хөх харж байсансан. Би ч аль болох алгандаа багтахаар бацаж таалж байлаа. Бүсгүйч тачаадан биеэрээ улам над руу шахан ойртов. Ягаар нь туярах товчийг нь эмрэн наатахад сэрийгээд ирлээ. Тэгтэл замын хань маань өмднийхөө товчийг тайлан шувталахад онгор цагаан өвсг нь бумбалцаар гарч ирэв. Өмдтөөгөө хамт дотоожоо тайлсан байлаа. Нарийнхан бэлхүүсэнд нь өргөн ташаа хөөж иссэн гурал мэт том өвсг нь гайхалтай дур хүсэл нэмлээ. Миний дур хүсэлж туйлдаа хурч хүс шороонд нэвцсэн хуучин сарал цамцаа тасчих шахан тайлахад тэр надад тусны минь жинсэн өмдөнд хавчигдаж байсан өмднөөс том борыг минь гулбас хийлгэн гарган чөлөөллөө. Тэгээд миний дээгүүр даван надтай байраа солиод баруун гараараа жолооноос зүүнээрээ хаалганы бариулаас базан өнөөх хийлсэн мэт том өвцгөө миний нүүрэнд наах шахан оцоож өглөө. Араасаа хэлгэх хүсэлтэй байгааг нь ч би эр хүний зүүн совингороо мэдэрч бүдүүн жадаараа нисун дарсаа шүүрүүлэн бэлэн болсон нуудгааных нь хилүүг нь эрвгнүүлэн оролдоход бүсгүй тэсгэл алдан уухлан өвцгөөрөө улам шахна. Түүний халуун шатсан бие намайг кабинтаа минь хамт төөнөх шиг болж байлаа. Миний эр борч тэсэл алдахад хурч хамаг үр толгойд нь буглан улам том болсон байв. Лантуу шиг том бархлынхаа шидийг үзэх цаг нэгэн тэрсэн тул бүсгийн бариу ертөнцийн жаргалыг мэдрэхээр яарч хүчтэй гихчнийг сүрлэлээ. Найз маань түүнийг өвтгсөн бололтой өөрөөсөө холдуулах гэж өвцгөрөө түлхэн сугалахыг оролдов. Ингэхт нь би бүр тэгээс гэсэн шиг улам лав бүлж бэлхүүсийг нь хөхөртөл чанга баасан цохиж гарлаа. Бүсгүйч уйлах мэтгэн шин хаалга руу зүтгүүлсээр цонхон дээр нүцгэн цээжээрээ наалтаа тав. Би ч хамаг тэнхээгээрээ бүсгийн хөөсөн гурай шиг том өгцгийг нь хаглах шахан нүцсээр л. Зад тавих шахсан бүдүүн шодоогоороо бүгсэн биеийг нь мэдээ алттал хүчтэй зогсоор. Миний цохилтыг дааж чадхаа болсон бүсгүй гараараа ташаанаас минь зурч түлхэх гэж димэл оролдоно. Ингэхт нь бүр зад хиймээр санагдлаа
ачаадсан би дээш доош савлах шаар шиг том хоёр хөхийг нь цус шүртэл базна. Бүсгүй тэсэл алдан тужийн нарсыг сэртэл чарлалаа. Би ч бүсгийн доод тонголыг нь дүүрч хальтлан нисвэн тарга шавхаж орхилоо. Бүсгийн гуйг дагаад миний үрийн шингэн зам татуулан урссаар байв. Зам зуур замын хань маань тайван гэвч унтсаар харин би түүнийг дахин амтлах хүслээ арай ядан дарж явсаар хотын бараа харлаа. Түүнтэй би дахин учрахыг хүсэн уцыг нь тэмдэглэж авах гэтэл тэр та надаас хол ах би танд садаа болнол гэхээс хань болохгүй гэж хэлээд инээмсэглсээр отож билээ. Халуун хүнжил сувг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.